Энэ TV мэдээ үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн Баяр наадмаар төв зингэлт хүрээлэнд чанарын шаардлага хангаагүй хиймэл зүйлэг дэвснээс үүдэж бөхчүүд халтрах гэмтэх асуудал олон гарсан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа эхлэх үндэсний Баяр наадамтай холбогдуулан төв зингэлт хүрээлэнд бөхчүүд хиймэл зүйлгэн дээр туршилтын барилтаа хийлээ. Энэ үеэр зүйлгэн дээр хиймэл бороо оруулж ус шингээх чадвар халтрах байдал зэргийг туршилсан байна. Тийм нодлоо ер нь тэгэл хиймэл дээр 15-наас хойш 11 жил. Энэ чи 11 жил юм уу? Барилдаж байна л да. Тэгээд энэ жилийн нодлонгийн тухайд гэх юм бол нэг өөр шин зүйлэг байсан. Тэр зүйлэг бол энэ эрдсэн хаймар нь байгаагүй. Тэгээд энэ жилийн бол ямар ч сан хууч нөө хөл өмгийн талбайтайгаа адилхан л эрдсэн тийм байна. Тэгээд тэр утгаараа галтраа гайгүй байлгүй гэж бодож байна. Гэхдээ ямар ч сан ус асахаас өмнөх энэ дэр гიშгэж халтарж байгаа байдал ус асахын дараах хоёр бол ямар ч гэсэн өөр л байна. За хуурай дээр гайгүй нөө. За тэгээ нургасан ч гэсэн бас өдлөгөө зүлгэд бол хамаагүй дээр зүлэг. Гэхдээ тэр нургасны дараа халтарч л тэ. Өөр нэг бэлтгэл зүгээр алхаж өрөөд хөлөө ширээ явах гэсэн хуурай нотны ялгаа гардаг шиг л. Тэр нэг хөдөлгөөн тайз гэдэг зүйл нь өөрийн жин 40 тонн. Тэгээд тэр одоо тайзанд бараг тааруулсан юм шиг тийм зүйлэг орж ирээд ингэсэн байна. Бидэнд бол өмнөх жил 4-р сард хэлэхдээ бол байгалийн зүйлэг тарихыг судалж байна гэдгсэн. Гэхдээ байгалийн зүйлэг нь бас үнэхээр бас боломжгүй гэдгийг та бүхэн энэ бас олон нийтэд бас хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүргэж явах хэрэгтэй юм байна. Энэ байгалийн зүйлэг гэдэг чинь өөрөө за бороо орсон ч бас альтерна. Манай бас л тавьж байсан шаардлагыг энэ жил бас хэрэгжүүлэл явсан байна. Нөгөө хөл өмгийн цагаан зураасыг авсан байна. Зүгээр энэ зүйлэг бол өөрөө спортын зориултын 4 см өндөртэй зүйлэг. Доргоноос одоо асфальт юм уу бетон талбай дээр бол ийм хиймэл зүйл бол доороо нөгөө 1 см зузаантай юу шок бод гэж тавигдана. Тэгээд дээр нь зүйлгэн дээр 5 см өндөртэй зүйлэг байгаа. Тэн дээр нэмэх нь одоо 4 см хэртэй дүүрч ирзээ TP материалыг дүүрч ирзээ орж учраас чинь 3-4 см зузаан ирзээ нэг зөөлөвч болж байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр бол зүгээр унж одоо хүчтэй унах барих тиймэрхүү тохиолдол бол бэртэх гэмтэх асуудал бол гарахгүй гэсэн үг. Харьцангуй стандартыг хангасан гэсэн үг байхгүй юу? Юуны хувьд бол тэр халтрахын асуудалд бол энэ яг зүгээр яг л бүхэл спортын юунууд дээр ашигладаг стандартын дагуу тавигдсан болохоор тодорхой хэмжээнд бол халтргаа бол байх нь байх бах. Гэхдээ тэр бол нөгөө байгалийн зүйлэгтэй харьцуулахад бол харьцангуй стандартын дагуу л байна гэсэн үг байхгүй юу?